Орон даяар амжилтаар хэрэгжиж эхэлсэн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт эрчимжүүлж, нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах зорилготой хүнсний хувьсгал нийлдэг үйл ажиллагаа өнөөдөр Баянгор аймагт боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хүнсний эрүүл ахуйн асуудал бол өнөөдөр хөдөө орон нутагт бол хамгийн тулгамдсан асуудал. Цаг үеэ олсон одоо энэ хүндсэн асуудал гэж бид үзэж байгаа. Тэгэхээр бид бүхэн бол одоо энэ аймаг орон нутагтаа энэ хүнсний эрүүл ахуйн талаар одоо зоригтойхон ажил хийхгүй болвол сая одоо ковидын үед бол бид нар харсан хүнснийхэн асуудлыг шийдсэн улс гэдэг бол одоо стратегийн хувьд бол хамгийн чухал юм а гэдгийг бид ойлгосон. Хүнсний тухай хуульд аймаг орон нутгийн хүнсний хангамж аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нутгийн удирдлагад үүрэг болгосон байдаг. Иймд Баянгор аймгийн нутгийн удирдлагууд бодлого шийдвэртэй дээрх агуулгыг тусгаж иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллахаа илэрхийллээ. Баянгор аймаг хүнсний хувьслын хүрээнд хийхээр төлөвлөсөн маш их ажил байгаа юм байна. Үүнийгээ хэрэгжүүлэхэд төсөв мөнгө жоохон хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр орон нутгийн тодорхой хэмжээний төсвөр шийдээ бусдын одоо улсын төсвийн болон олон улсын байгууллагын зэглэн батландатын гэдэг ийм одоо хөлбөрүүдээр шийдэхээр ингэ төлөвлөсөн ажлуудаа бүгднийг танилцуулж байна. Тэгэхээр бүх орон нутагт бол хүнсний хувьслуудыг одоо сайхан хүлээж авч ажил хийж байдлаар хандж байгаад бас баяртай байна. Орон нутагт цаашдаа энэ орон нутагт тохирсон хөдөлгөөний хүрээнд энэ тодорхой төлөвлөгөөнүүд гаргаж бас нарийн хилцэх шаардлагатай байна. Ялангуяа олон төрлийн асуудлуудыг үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид маань хэлж байна. Тэгэхээр энэ дээр бас одоо холбогдох байгууллагууд бол анхаарч ажиллах нь зүйтэй байна гэж харж байна. Баянгор аймаг нь махсуу сүм бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100% хангадаг. Харин Улаанбaatar болон Гурлийн хэрэгцээгээ бусад аймаг орон нутгаас хангаж байна. Мөн хүн амын нэгтгэршил багтаа тул томоохон хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Нийслэл Улаанбаатар хот руу нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгдэж, үнд нөлөөлдөг тул бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Иймд нутгийн удирдлагууд гадны улс руу чиглэсэн экспортын бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байна.